Сайн байцгаана уу залуучуудаа. IT-ийн гэгдсэн байна. Энэ видеогоор бид чинээр гарсан RTX 5070 Ti-ийн талаар угсарсан коммент дээр тест хийж шалгацгаая. Юуны өмнө RTX 5000 серийн Blackwell архитектурын талаар товчхон дуртахын зүйтэй болов. Nvidia анх Blackwell архитектурыг 24 оны 3 сард GTC-гээр танилцуулж байсан. Blackwell чипүүд нь AI хөгжүүлэхэд болон мөн томоохон дата центрүүдэд ашиглахдаа тохиромжтой болохыг онцолж ийсэн. Мөн RTX 4000 серийн Ada Lovelace архитектуртай харьцуулбал Blackwell нь өөрөө илүү тооцоолох чадамж өндөртэй болсноор давталтай. Ray Tracing, DLSS, MFG болон Reflex гэх мэт Tensor Core ашигласан хэрэглүүлүүдэд эргээр нөлөөлж гүйцэтгэлийг бүтээмжийг илүү нэмэгдүүлсэн. Арай энгийнээр хэлбэл RTX 4000 серийн технологиудыг 5000 сер дээр илүү сайжруулсан. Жишээлбэл DLSS 3-ыг 4 болгож сайжруулсан. Мөн Frame Generation, Multi-Frame Generation болж солигдсон. Одоо RTX 5070 Ti танилцуулъя. Өөрөө GB203 чипэн дээр суурилсан 8960 CUDA core-тэй 16 GB RAM-тай 96 OPS-тай TSMC-гийн 4 нанометр процессор суурилсан. Хамгийн дээдл нь 2452 MHz boost clock авдаг ийм график карт байгаа. Бидний одоо тестлэх загвар маань өөрөө Colorful-ийн RTX 5070 Ti Ultra W гэсэн эдишн байгаа. RTX 5070 Ti-ийн тестний коммент танилцуулъя. CPU-ний хувьд Ryzen 7 9800X 3D, board нь Gigabyte-ийн X870 Aorus Elite Ice загвар, RAM-ны хувьд Acer Predator 16 GB-гаар 2 ширхэг 6000 MHz-тэй RAM, Phanteks-ийн 360-тай AIO, TJLM dock-ны хувьд 1000 W-тай Phanteks-ийн AMP загварыг сонгосон байгаа. Кейсний хувьд гэвэл Phanteks-ийн Evolve X2 кейсийг бид сонгосон. За ингээд тест рүү орцгоё. Cyberpunk-ийн 2K Very High benchmark-аас эхэлцгээе. Nvidia RTX 5070 Ti нь дунджаар 125 FPS, хамгийн бага нэг хувь нь 101 FPS гаргаж байна. Бусад картуудтай харьцуулбал үүний дээр Nvidia RTX 4080 Super бага зэргийн ялгаатайгаар гарч байгаа боловч AMD-ийн картууд нь арай сул байгааг харагдаж байна. 5070 Ti нь хуучныхаа өрсөлдөж буу загвар буюу RTX 4070 Ti Super-тай харьцуулах юм бол барагцаагаар 7-8% илүүтэй байна. 1080p Very High дээр Nvidia RTX 5070 Ti нь 187 FPS гаргаж байна. Хамгийн бага нэг хувьдаа 149 FPS гаргаж байна. Мөн адил Nvidia RTX 4080 Super нь арай дээр 205 FPS-тэй байгаа. AMD картууд нь 4070 Ti Super-с доогоор буюу 5070 Ti карт нь 2-т орж байна. Бид тестэндээ хэдэн тоглоом нэмсэн. Энэ дунд Indiana Jones and the Great Circle байгаа. Бид нар энэ тоглоомыг тестлэхдээ Ray Tracing-ийг унтраагаад raster-аар зөвхөн тестлж байгаа. Яг одоо бол 2K дээр Nvidia RTX 5070 Ti нь 173 FPS дундаж хамгийн бага нэг хувь нь 145 FPS гаргаж байна. Мөн адил RTX 4080 Super нь түүний дээгүүр гараад 4070 Ti Super нь болохоор 157 FPS-тэй барагцаагаар 10% дутмаг байгаамаа. Харин 1080 дээр RTX 5070 Ti нь 4080 Super-тай дунджаар адилхан FPS гаргаж байгаа. Харин RTX 4070 Ti Super нь барагцаагаар 20-25% сул байна. Одоо бүх конк дээр RTX 5070 Ti нь дунджаар 103 FPS, хамгийн бага нэг хувь нь 19 FPS гаргаж байна. Энэ RTX 4080 Super-с барагцаагаар 2-3% сул байгаа. Өмнөх үеийн RTX 4070 Ti Super нь 97 FPS дунджаар хамгийн бага нэг хувь нь 76 FPS гаргаж байна. Мөн AMD картууд нь доороосоо 2-т болон ихт бичигдсэн байна. Red Dead Redemption 2-ийн 2K дээр Nvidia RTX 5070 Ti нь дундаж FPS-ээр бусдаасаа бага 72 FPS гаргаж байгаа боловч хамгийн бага нэг хувь нь 45 FPS буюу хамаагүй гацалт багтай харагдаж байгаа нь анзаарагдана. 1080p дээр мөн адил RTX 5070 Ti нь хамгийн бага нэг хувь нь 40 FPS-ээс өндөр буюу хамгийн их гацалттай мөчид өндөр FPS гаргах чадалтайгаа харуулж байгаа боловч дундаж FPS нь бусдаасаа бага байна. RTX 5070 Ti нь Dota 2-ийн 2K дээр дунджаар 227 FPS, хамгийн бага нэг хувьдаа 103 FPS гаргаж байгаа боловч бусад картнууд ч гэсэн 220 FPS гаруй гаргаж байгаа учраас энэ тоглоом нь өөрөө илүүтэй CPU-г ачааллуулдаг. 1080 дээр мөн адил CPU ачааллуулдаг тоглоом нь бусад картнуудад ч гэсэн 220 FPS өндөр гаргаж чадж байна. Тест нь чинээр оруулсан Monster Hunter Wilds 2K дээр RTX 5070 Ti нь дунджаар 90 FPS, онооны хувьд 30900 оноотой байсан бол RTX 4080 Super нь түүнээс бага зэрэг дээгүүр 92 FPS-тэй
31520 оноотой гарсан. 5000 оноогоор бага нь RTX 4070 Ti Super болж тарсан. 1080p дээр RTX 5070 Ti нь хамгийн доогоор буюу 110 FPS дундаж онооны хувьд 37000 оноо гаргасан. Магадгүй драйверын тохиргооны шинжилэлт ороогүй учраас энэ FPS нь 1080 дээр арай бага гарсан байх. Дараа шинээр гарах драйверууд дээр энэ FPS болон оноо нь өсөх магадaltaй. Ингээд CS2 RTX 5070 Ti 2K дээр 341 FPS дундаж хамгийн бага нэг хувь нь 182 FPS гаргаж байна. Мэдээж энэ чартны лидер нь яг одоогоор RTX 4090 431 FPS дундажтай байгаа. Мөн өмнөх цагаараа RTX 4070 Ti Super-тай харьцуулбал барагцаагаар 40 FPS нэмсэн байна. 1080p Very High дээр RTX 5070 Ti нь 469 FPS, харин өмнө байсан RTX 4070 Ti Super-ын 425 FPS-тай гарсан ба энэ хоёрын хоорондох FPS-ийн зөрүү нь багаслаа. Түүний дээгүүр RTX 4090 болон RTX 4080 Super нь хоёрсаар байна. 4-3 харьцаатай 960p Very High дээр RTX 5070 Ti нь 582 FPS дунджаар хамгийн бага нэг хувь нь 250 гаргаж байна. Энэ нэгтгэршил дээр ихэнх ачаалал нь CPU дээр байгаа учраас RTX 5070 Ti нь 4080 Super болон 4090-тэй улам ордож байна. Тестүүд нь дуслаа. Ерөнхийдөө RTX 5070 Ti нь өмнөх үеийн RTX 4080 Super-тай нэлээд ойролцоо FPS гаргаж байна. Зарим тоглоом дээр арай бага FPS гаргаж байна. RTX 4080 Super-ийн хувьд 24 оны өвөл үйлдвэрлэлээ зогсоож олдсон дундарсан. Цаашид RTX 4070 Ti, 4070 Ti Super, 4080, 4080 Super-ыг RTX 5070 Ti орлох болов. Ер нь DLSS, Ray Tracing, Reflex, MFG ашиглахаар бол RTX 5070 Ti оновчтой. CS2 Dota болон өндөр FPS гаргадаг тоглоом байх юм бол 5070 Ti үүргээ гүйцэтгэж чадна. Тантай цог IT-ийн хичээл байлаа.